тантай уцаар ирээ гинэ. Өө за. Байна уу? Хүй. Найз нана уучлаарай. Найз нэр бүүн асуудалд орчид байна. Нөгөө төслийн тайланд маань өөрчлөлт авах гээд. Өө яадаг үлээ. Тэгээд харин дарга маань ууралж хашгичаад өстө бөө юм болоод болдгүй. Найз нь ундаа аваад уугаа сууж шít. Зүгээр. Миний найз нам суугаад нэг сайхан хоол идчихэд тэгээ харьцдаг хөө. Ганцаараа эвгүй мада найз нь зүгээр хайрчих ёо. За. Зоогийн газар орчих зүгээр явчихар чи эвгүй штий. Тэгэлдээ. Найз нь маргааш надад охинтой ч уулзаа бүх төлбөр тооцоо хийчихэв. За яах вэ яах вэ? Юу ганцаараа суугаад хоол идэх тах нэг эвгүй юм бэ. Зүгээр найз нь хайрчих дөө. За. Найз нь маргааш бүх ажлаа дуусгаж жагаад тэгээд чамайг очиж аваад хоёлаа нэг сайхан хууч өрнө за. Тэгё тэгээ. За баяртай. За баяртай. Мэдэн уцаа. Аа. За баярлалаа. Эцэбэн түрэг. Ой. Тэвээ. Зэм. Миний охин чараа найзтай уулзсан юм шиг үстэй. Замбраагүй нэг тийм чи. Биш замбраагүй юу ахуйтай. Миний охин найз уулзсан уу? Би найзгүй ахоо. Яаж? Манай ангийн хүүг надад таалагдгүй юу? Тэгээд нөгөө ангийн хүүгүүд чи таалагдаад байгаа юм уу? Үгүй ээ, манай дээд ахын 4-р ангийн хүүг надад таалагдаад байгаа юм. Танд яагаад намайг дооглоод байгаа юм? Тоглоогүй шүү дээ. Тэгээд тэр хүүгүүд чи одоо яана? Манай ангийн соёлмаалаа орчин үед хүүг нь охиныг биш, охин нь хүүгний гоёж өгдөг болсон гэсэн. Тийм үү? За харин наадах чинь аав нь юусоо дуулаагүй юм байна. Яасан ч би тэр хүүгний гохгүй. Зөв нэг яасан. Үеж ийм хурд үрээд ирж байгаа юм уу? Хоол идсэнгүй. Гой ширээний хажууд сууж байгаа л ирлээ. Ахигийн юм байна шүү. Ажил гарсан. Урнаагчдаа ямар их зантай болцсон те? Хүн хоолнд очиж тэгж болохгүй шүү. Маргааш ирж авна гэсэн. Тэгээд хоолнд оруулаа гэсэн. За дахиад ажилдаа олцсон гинэ харж л байгаарай заяа. Зээш нь гараа багтах. Тэгээд ээж нэг сүрхий амт ресторанд оронгуудлаа хоол идгүй гараа харж шараа үзтээ. Сүртийс зулаад элбөх юм усгаад хэлдэг. Хөөх яасан. Сайхан хоол. За ээж нь хоолоо идэ.
хоол бий. Таны чи ресторанд хоол идэх гэхээр битээр цөөхөн мууц хийсэж хөрөхгүй. Гүчээр. Ихэд аач. Бага өдрий. Нэрээ ээжэд хоёлаа сэрээ утгаар яаж идэх заах уу? Хүй нэрэ тэг. Тэр ресторанд чинь их эвгүй юм бэлээ нэрэ тэг. Тэгэл да. Сэрээ. Тань сэрээ энэ. Энэ Утга доор байгаа. Яна мангар том. за яах вэ? За ил. Нэгэ. Гэт. За. За. Энд дээр заяа. За. Сэрээгээ зүүн гарталтай. За. Зүүн. Тэгээд утгаа баруун гартал. За та дээр. За. Эхлээ чи надад үзүү. За. Тэгээд сэрээгээрээ хатгалаа. За. Утгаараа ингээд За. Би ч тоо. Юу чи яасан? Алуулдээ та ингэж барь. За. Тэгээд сэрээгээрээ сайн. За. Тэгээд одоо сайн. Нээж ямар ив хавгүй юм бэ? Нэрэ энэ чи ингээд За одоо сайн хатгуул. энэ зүсэнд амдаа шууд идэ. Бодоо үстэй. сайн хатгаад ингээд зүсэх юм бол болох юм байна. Та одоо энэ буузнуудыг бүгдийг тэгж идэж шүү заяа. Тийм бол аваа зөвшөр чинь. Ээж бити бүхтүйдсэн. Аха за. За. Одоо үл ээжэд хоолны нүүдээс тарааллахын хоёрж байгаа. Таныг ээж ресторанд ороход ийм хавцтай юм өгж гэнэ үү? Өгсөн. Меню. Меню За, гэдэг. тий. Тэн дээр шүү дээ хамгийн ихэнд нь 100 ш. Тэгээд 1-р хоол, 2-р хоол, десерт уухамтай байгаа. Гэхдээ энэ олд юм чинь бүгдийг захиалах юм уу? Үгүй юм. Орой хоол юм чинь 100 ш. 2-р хоол, десерт уухам. Эднэрээс дуртайгаа захиал заяа. Хүй нэрээ бас ширээн дээр нь зөндөө олон хутга халбах сэрээнүүд байсан. За тэрэ чи ингэдэг юм. Хамгийн дотор тал байгаа сэрээгээрээ 100 шайдлаа. За дараа нь дараачихын талд байгаа сэрээ утгаараа 2-р хоолоо идлээ. Ингээд идэж штэ сайн ашиг. За. За тэгэнгүүт халбаг болтно. Халбаар нь зармигаа идээд дуусаа. Бас ийм цагаан ачаар байгаа зү тий. Ихөө тавьчихсгүй ийм шилээ аяхан цэцэг шиг ийцэн байгаа заяа. Тэрийг аваатаа ингээд өвөр дээр тий. Би өрөөсө та хоёрын олон юм чинь алийг ч ойлгосонгүй. Нэг дор ийм олон юм илчгэр яаж ойлгох вэ? Багш нар та нар өөрсдөө ингэж л ярьдаг үсттэй. Одоо бид нарт ямар хэцүү байдгийг ойлгож байна уу? Би ч арай ингэ заахгүй. Гэхдээ ингэж ер нь та хоёр хидээдээ хаана ямар мөнгөөрөө ингэж ресторан хийсэж явд юм бэ? Ээж амар халтаа. Ээж одоо дээд сургууль болгон чи энийг заадаг болсон шүү дээ. Ээж энэ намайг унш. Нэр айгуу гой зөвлөгөөнүүд байгаа заяа. Та бүгдийг нь уншчих юм бол тэгэл окей. Хүү яадаг вэ нэрээ? Наа чи манай найзын ном шүү. Хурдан уншиж өгөөрэй. За. За бас. Заалаа. Хөтөр. За одоо хаалаа идэ дараа нь уншиж. За. Энэ ч яста нэг Баахан ирчээд явсан байна. нөгөө болно үстэй ингэ. Бэдэ солгоо гараад нүнгөр юм хэллээ. Эвгүй маа солгоо гараар чинь. Тэгээд ингэж чичээд ингэж идэх юм уу? Тэгэхээр ч хүмүүс шаална шүү дээ. Эсэрээ санаа өгч буянтай хүн байна уу? Хугацаа маргааш боллоо. За санаа зарна, юан зарна, юан доод ялгаагүй байна шүү. Агуу. Чи хотын агаарын бохирлын тухай ч юм уу биччихгүй юу? Харин тийм үү? За болоо. Дахиад хотын дараа муудах хэрэг болж шээ. Бимсгүй. Ой. Хотын дараагаас гадна буруутай хүн байгаа шүү дээ. Гэр оролцохын айлыг нүүдэлжүүл болох юм шүү. Бэлгүнэ. Чи ярьж байгаа юмаа сайн боддоо. Гэр орол
уучлалын ч гэсэн хүмүүс үсттэй. Тэнд амьдарч байгаа тэдний буруу юм уу? Тэд нар ч гэсэн өөрсдөө амьдрах газраа тавих хэрэгтэй юм байна тийм. Ямар тэгээд нохоо шиг хөөгөө явуулчих юм уу? Аа? Нарантай. Бэлгүнд цэвэр агаараар амьсгалах, эрүүл уушигтай байх их байхгүй юм байна те. Тэгээ тэд нар ч юм болохоор урганхай норхоо хувцастаа орж чичээл заагаал. Зөвшөөрөлгүй газар гэрээ барайл. Тийм ихтэй. Харин бид нар шүүмжлэх их яагаад байж болдгүй юм? Оо за. Тэгвэл чиний энэ гэл цал хот чинь хөдөөний хүн ганц ч их ирэхгүй юм байна л да. Иш ирэхгүй. Хиний буруугаас болоод хөдөөнийхөө хотод ирээд байгаа. Тэд нэр ч гэсэндээ соёлтой хөгжтэй газар амьдрах хэрэгтэй юм байгаа зү. Тийм биш гэж юу? Тийм үнэ. Чамд хэрэг манай нэг таалагдахгүй байгаа бол чи тэр брендийн хувц өмсдөг багш нартай баячуудын сургууль руугаа явж олно шүү дээ. Өвчин үлдсэн юм даа. Багшаа. Таныг дор жижүүр дээр хүн дуудаж Аа байна. за. Гэхдээ ингэхэд чи одоо яаж яваг байдаг лээ? Би ч багшаа жижүүртэй шүү дээ. Одоо харьлаа. Багшаа таныг зогсоолд байгаа машин дээр шууд өрөөд ирсэн. Аа. Таныг дуудаж байгаа хүн манай сургуульд урд нь багшилж байсан. Уран чимэг багш байл шүү дээ. Оо тийм бэ нөө. За багш нь одоо ингэж гарлаа за. Одоо амар том дарга болсон гэсэн багшаа. Захирал манай багшийг дээш нь яамруу матаад яамны дарга нар ирж багшд маань арай арга хэмжээ авах гэж байгаа юм шиг одоо. Уран чимэг багш чинь уулна их л сайн хүн гэж яриад идэг байсан. Бас хизээдээ ингээд ийм муухай хүн дарамтлагдаг дарга болчихдог байна. Галзуурсан хогнууд байсан. Надтай заргалтан гинэ. Хүмүүс хүнчиж чадаа яхаар ийм гайгүй маш суучдаг лээ. Сони юм та. Энд тийм танил байх ёсгүй дээ. За яах вэ? Суурс хүнч та хоёрыг. За сайн юм минийд. Яа тэгвэл энэ ч одоо ямар гоё машин бэ? Гоё нөө. Чинийх үү? Гээгүй. Манай албаны машин байгаа. Аа за. Нааша суултаа хөө. Энэ гоё машин суух нэ. Найл тэр хаалгаар нь суучих уу? Тэгээд юм. За тэгээ. Хүмүүс хүнжиж яхаараа надаас илүү сайд руу номдог байна. За яах вэ? Надтай сөргөлдсөн ямар байдгийг үзүүлээд өгөлтэй гайгүй. Октод нь тэгээд сайн уу? Одоо чи юу илий? Юу том нь одоо их сургуулаа төгсөх гэж байна. Баг нь 2 дугаар курс сурж байгаа шүү дээ. Гэр хүүхэдгөө хурд юм. Саяхан л манайхаар 2 жижигхэн шар юм гүйж орж гараад л эрдэнэс тавлаад л явдаг байгаа юм. Тэгэлгүй дээ.
Танай оюунаа чинь бас оюутан болсон биз дээ. Болсон. Нэг өнгөрсөн жил цаад чинь маамуулаад 2 дугаар курстэй шүү дээ. Хүү яадгүй л энэ чинь амжуулдаг хүүхдээ найз нь цэл залгуурал имээ болчихдөг юм. Нөхөр нь тэгээд бас оюутан байх уу? Нөхөр ч гэжтэй. Нэг сүрхий том даргын хүү байгаа юм. Миний мохонд хань болохгүй юм шиг байлаа. Яадгүй л одоо бид хоёр болоосаа нэг дуртай байгаагүй л дээ. Манай оюунал гэж нэг юм араас нь гүйсээр хагаад цүтигээ тоцорч байгаа байхгүй юу? Одоо нөгөөх нь герман сурч байгаа. Та нар ч одоо тэгээд ганц охиндоо сайн хэлж ярьж байгаагүй юу? Сүнжимэндээ найз нь хэлгүй яадаг. Бүр хэлэхээрээ нэг болж байгаа юм чинь. Оюунаа гэж нэг юм уйлж хайлж гүйсээр хагаад л юм шүү дээ. Хөө яанд одоо. Ингээд чи тэр ч одоо хайж гэж байгаа байлээ дээ. Найз чамаа нэг газар аварчнаа. Хөө яах нь үү? Гоё газар байгаа. Дээх бүр даварч байна. Багшигаа огцруулъягээд орж ирдэг гэсэн бол одоо бүр намайг огцруулъягээд орж ирж байна. Чи наадах бацсан цаасыг аваад унш та. Коёроо гэрэ. Энэ захирлын тушаалыг шийдвэрлэх одоо эдгээр хэм бэ? Шүүх гэлэн да. Хүүшээ. Энэ арай нөгөө сүнжтэй явуулах биш үсттэй. За тэр арай тийм их зүрхлэхгүй л үтэй. За та яаж мэдж байгаа юм бэ? Цаад мууч өстө хумсаа нусан л муур юм байл шүү дээ. Сүрэн багш тэр хоёр шивэлдэж байснаа л намайг харахаар л дуугаа болчдгийг. Тэр мул яг хор найруулж байгаа. Ээрэ мархдгүй юм биш шүү. Дүнгэж сайд руу ундаг машин суугаад яваад өсгөө боддоо. Оо за. Тэр бүр гараад үжилтэй. Хоёр нүдэрэл дүнгүсээ харсад. Гэхдээ нэг муу яаманд машин барьдгийг тусдаа харгамал ирж авсан юм байлгүй тий. Тэр ч та ингэж нэрөө барж ах ямар хэрэгтэй. Нэрээ. Нэг муу жолоочтой самбгалжааг нь харчаад хамаг хор шараа хөдөлгөж нэрөө барж идэг. Наад мус сүнжид чинь үнэхээр хор найруулж байгаа бол хоёулаа хор найруулнаа хөө. Фэрэд энэ өрөх гэчээд ямар хариу ярд юм блэгээ бодоо сууж. Таач над чиг тусрахтай хүн чи газар тахгүй. Миний толгойч харин сайн ажиллах шүү. Хаждагч барж идэх хүн ч байхгүй дээ. Чи ч уг нь гайгүй сэтгэвтэй шүү. Надад нэг санаа төрлөө. Та Тэмүн бэлгүүн хоёрыг таних штэ. Мэднэ. Тэр хоёр чинь сүнжид багшд ястаа дургүй. Тэгэхээр мэдээж тэр хоёр энэ өргөх бичгээр гаруй өсөж зураагүй л байж таараа. Тэгээ яа гэж. Тэгээ тэрийг л ашиглахгүй юу даа. Йоо чи шат юугаа яриад байгаа юм бэ? Түүнээс хойш уур хүрээд бүр чиний ярьсныг ч ойлгохгүй толгой эргэт. Захирлаа. Би маргааш энэ хоёр хүүхдийг ихтэйхэн шиг дуудаж уулзаад за энэ өргөх бичгээр гаруй өсөж зурсан уу үгүй юу гэл асуугаад л болоо. Мэдээж энэ хоёр зураг ойч таараа. Тэгэхээр сүнжид багш өөрөө энэнд унаа штт. Тэгээ сүнжидийг зохион байгуулсан гэж яаж батлах юм?
Үгүй батлах албагүй шүү дээ. Угаасаа энэ чинь батлагдахгүй. Хамгийн гол нь энэ хоёр хүүхд дээр л сайн тулж ажиллаад мэдүүлгийг аваад гар үсгийн зурулчих юм. За хажтаа. Би бас нэг сургуулийн захирал хүн байна да. Нэг иймэрхүү шалдар болдог юмд орооцолтмооргүй шүү. За би маргааш өөрөө амжуулчнаа. За чийчтэй хажтаа. Би юу нэргээд бодоод байсан чинь энэ сүнжтэд авдаг арга хэмжээ арай л төрөгцсөн юм шиг биш. Шамаас нь болж байгаа юм. Чийл гэж нэг юм энэ тэмдээс батлагдахгүй нь мэдгэдэггүй ховж ив чирж ирснээс болж байгаа. За гомдмоор биш үү захирлаа. Би таны төлөөл гээл ингээл гүйж идэг. Гэтэл та намайг зэмлж идэг. Хажтаа. Чи ерөн жоохон хянуур болгоомжтой хөдлөл яасан юм? Аа? За ойлголоо. За сайн. Нэгтэлж хөдлөж шүү мэ те. Яадгүй дээ энэ бас тамтаггүй үнэтэй газар биш үсттэй. Зүгээр. Талагч нь. Манай болдотын орох дуртай газруудын нэг аа. Болдот өөрөө анд дуртай болохоор ийм газар ордог юм бий. Харин тийм. Энд чи агуу ресторан гэдэг нэртэй байхгүй юу? Хоолнч сайхан. Чамайг дайлна гэсэн чинь заавал энд оруулж үзүүлээрэй гэсэн юм байхгүй юу? Цаатгаш нь ажил төр сайн мэддэг. Цаачмас заслаа хийгээл нийлэх замгүй явдсан шүү дээ. Ийм ч хүн сайхан шүү. Түмэн олонтойгоо их буянтай ажилдаа. Буянтай. Тэгтээ нөгөө түмэн олон дайлж цайлаад найз нөхөртөөгөө ховрхон л уулзах юм биш. Манай талигаас тэр хоёр хаяа нэг жоохон уугаад л шивтэр ууралцаг надад тэнэгч байжтэй хилээд явах тий. Жилдээ ганцхан удаа ууж яхад нь юунд тэгж ууралдаг гэсэн юм бол та. За. Энтхийн нэрийн хоол нь их дайчгүй штий. Найз нь чам захиалаад өгье. Чи нэрээ салаад юу идмээр вэ? Юу нөгөө өхрийн хилэн зоош гэж байдаг болоо. Байлгүй яадгийг. Хөдөө нөгөө өвөл идэж шигээл хүүхдүүдтэйгээ нэг өхрийн хил иддэгсэн. Нэр тийш дээ. Зөвч. Үзгэлгүй. Нэрийн хоолноос ч нэгийг. Хоёр өхрийн хилэн зурш. Уух юм юу авах вэ заа? Юу шатгийн өөрөл мэд. За тэгвэл хоёр хондог улаан дарсаа бай. Яадгүй дээ. Би ч улаан дар сууж чадахгүй шүү дээ тэр дарсмалсыг. Чадлагүй яд юм би. Ингээд минь найз одоо ажил дээрээ жоохон тайвширч чадчихна уу? Танаа тэр захирал чинь яста нэр хүнээс гармааргүй замтай хүн байлээ шүү дээ. Одоо тэгэл тийм хүн яаж яваад захирал болчихдаг юм бол мэдхгүй л дээ. Ажгүй ажилтал их мундаг ингэн лээ. Багштайгаа ажиллах биш байшингаал будаж янзлж ивэл ажлын гол үзүүлэлт гэж боддог нөхөр шиг байгаа шүү дээ. Манай эрхлэгч намайг өмөрөх юм да. Сугар эрхлэгч байхгүй байсан бол би ч аль хэдүүн тойроход зуруулаад хөөгдчихсэн байх үү. Цаа яалаа гэжтэй. Хамгийн гол нь хэдэн сурагчтайгаа өчрөө олцчихвол болно шүү. Тэгээд ч удахгүй сургуульдаа тасчихна. Сайхан байна. За баярлалаа. Манай ингээд нэг хэд хэдэн хэцүү хүмүүс байгаа. Тийм үү? Намайг бүр хөдөөнийх гээд үзэн яддаг. Чамайг ер нь хөдөөнийх гэдэг байсан уу? Хэлгүй яадаг. Анх намайг чинь 92 дугаар сургуульд ирж байхад багш сурагчгүй хөдөөний хөөсөн мантуу гэд ястаа нэг шоглох шиг болдог байсан байхгүй. Тэгээ чи яас тэр хөдөөнийх гэдэг нэрнээсээ салсан.
нэрээ ингэсэн юм байна. Би чинь нэг жил ажиллаад энд шилжээд ирсэн байхгүй юу? Тэгээд намайг 92 дугаар сургуулиас ирсэн гэж бодоод хөдөө нэг гэдгийг минь анзаарахгүй юм байна шүү дээ. Одоо батсан чинь. Тэгвэл би чам шиг шилжчихээс. Тэгэж найз нь чамайг энэ зунаас өөр сургуульд шилжүүлээд өгье заяа. Зүйтэй. Чи саяхан захирлын тушаалыг эсэргүүцэж өргөх бичиг барихад яагаад гар үсэг зурсан юм? Тэгээд маргааш манай сургуулиуд Тэмүүний ээж тэнэг гэж ярих байлгүй. Тэмүү. Хой Тэмүү. Үнэхээр тийм юм биш үү? Гэхдээ би номын үсчгээд яагаад энэ талаар юу бодож үзээгүй юм болоо? Өдөр болгон сэтгэл санаагаар гутарчсан ирж байгааг чи харж байгаа үстэй. Дахиж өтөө ингэж хоол хийж байгаа за. Тэгэхээр багшийн сайн ханддаг хүүхдүүд ийм юм зохион байгуулж байгаа нь чамд сэжигтэй санагдахгүй байна уу? Өмнө нь ерөнхийдөө ирчихсэн аа. Үгүй. Би юу? Би ч сүнж чаагүй. Үгүй гэжтэй. Би гадна хямсар бусдыг